Дархуул аймаг болон бүгд найрамдах Солонгос улсын Кёнгийн аймаг хоорондын найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд Кёнгийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэд дарга им Чэхүү тэргүүтэй хурлын ажлын албаны зочид төлөөлөгчид дархан хотод айлчлалаа. Уулзалтын үеэр аймаг орон нутгаас хамтран ажиллах 5 төсөл арга хэмжээг танилцууллаа. Үүнд Дархуул аймагт онцгой байдлын газрыг түшиглэн гамшигаас урьдчилан сэргийлэх сургалтын төвийг байгуулах, Миний Монгол цэцэрлэг төрөлөнд Кёнгийн аймгийн нэрэмжит гудамж байгуулах, хоёр орны соёлын байгууллагуудын хамтын ажиллагааг өрнүүлэх, мөн эрүүл мэнд аж ахуйн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Бүгд найрамдах Солонгос улсын Кёнгийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэд дарга им Чэхүү дараах төсөл хөтөлбөрүүдийг Кёнгийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулж бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлсэн юм а. 일단 우리 경기도 Энэ удаа ер нь Кёнгэдо аймаг болон Дархуул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал ер нь урт удаан хугацааны түүхтэй 12 жил болж байгаа түүхтэй харилцаатай байгаа. Тэгээд энэ харилцааны хүрээнд маш олон зүйлүүдийг хамт хийсэн байна. Тэгэхээр манай зүгээс болохоор түргэн тусламжийн машин, гал унтраах машин, компьютер, тэгээд тогтчлт зэрэг маш олон зүйлүүдийг хийсэн байна. Тэгээд энэ ажлынхаа нэгт үр дүнг нь ямар байгаа, хэрэгцээ, шаардлагатай байна гэдгийг нэгт үзэх гэж ирлээ. Хоёрт болохоор дараагийн боломжтой болох биднэрт сүүлийн үеийн 300 компьютер гараа тэр 300 компьютерийг одоо хэрэгцээ шаардлага нь юу байна гэд бас давхар судалгаа маягаар энэ удаа ирсэн байна. Энэ удаагийн Дархуул аймгийн иргэдийн төлөөлөгчийн даргын тавьсан 5 санал бол би бол хувьдаа харахтаа бол бүрэн боломжтой гэж бодож байна. Тэгээд эрүүл мэнд, соёл урлаг гэдээ маш олон салбарт ингээд хамтын ажиллагаа хийя гэсэн саналыг тавилаа. Тэгээд 10 сарын сүүлээр бас яг манай Кёнгэдо аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлаас албан ёсны айлчлал байгаа. Тэгэхээр би одоо энэ мэдээллийг ингээд мэдээд явцсныхаа хүрээнд очиод танилцуулаад тэр хүмүүсийг эрэхтэй зүгээр дахиад ингээд сонсоод явах биш, ямар арга хэмжээ авч болох вэ гэсэн гаргацлагыг гаргачаад ирэх талаас нь би бас дэмжиж ажиллах болно. 구체적으로 나올 수 있게끔 이렇게 준비를 하겠습니다. За 2025 оны 2 дугаар сард Дархуул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал бүрэн бүрэлдэхүүнээр Кёнгэдо аймагт албан айлчлал хийсэн. За энэ бол найрамдалт хамтын ажиллагаа хоёр аймгийн хооронд, хоёр хурлын хооронд эхэлснээс хойш 15 дахь удаагийн айлчлал байсан. Тэгээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй ажлын айлчлал хийсэн тохиолдол байлаа. За өнөөдөр бол Кёнгэдо аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дарга одоо манай энэ бидний хоорондох найрамдалт хамтын ажиллагааг эхлүүлж байсан им Чэхүү дарга өөрөө ахлаад ингээд анхудаага дараханд дан төрийн албан хаагчид ажлын айлчлал хийж байгаа. Тэгэхээр төрийн албан хаагчид ажлын айлчлал хийнэ гэдэг маань яг нөгөө шийдвэр гарсны дараа гүйцэтгэл хэрхэн өрнөдөг юм бэ? Найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд юу хийсэн юм бэ? Ямар бодит үр дүн үзүүлсэн юм бэ гэдэг дээр тодорхой бас хяналтыг хийж явж байна гэсэн үг. Тэгээд дараагийн хамтын ажиллагаанд дэмжиж оролцъё гэдэг саналаа илэрхийлж явж байна гэсэн үг. Биднээс санал асуусан. Тэгээд бид нэр хоорондоо ярилцж агаад Орхон, хонгор, шарын гол сумын иргэдийн хурлын ажлын алба, за мөн одоо Орхон, хонгор, шарын гол салхит баг гэсэн энэ дөрвөн цэг дээр ерөнхий боловсролын 4 сургуульд иж бүрэн компьютерийн кабинет, урд нь одоо бид нар ухаалаг кабинет байгуулж ирсэн туршлагатай шүү дээ найрамдалт харилцааны хүрээнд ингэж ажиллаач 121 одоо компьютерийг шийдвэрлэж өгнө гэсэн ийм одоо хүсэлтэд илэрхийлсэн байгаа. За тэгээд хүсэлтийг маань хүлээж авлаа. Тэгээд цааш нь уламжлаад шийдвэрлэх баг. Дархуул аймаг болон бүгд найрамдах Солонгос улсын Кёнгийн аймгийн найрамдалт хамтын ажиллагааны эхлэл 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр анх тавигдаж Кёнгийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэд дарга им Чэхүү тэргүүтэй хурлын төлөөлөгчид Дархуул аймагт айлчлан хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр хотын найрамдалт харилцаа ихсэн төвхтэй. Ирэх 10 дугаар сард Дархуул аймагт болох айлчлалын үеэр энэхүү санамж бичгийг шинжилэн байгуулахаар төлөвлөж байна.